Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байцгаана уу та бүхэнд энэ гайхалтай үдшийн мэндийг хүргэе. Late Night нэвтрүүлгийн цоошин дугаараар эргээд уулзж байгаадаа баяртай байна. Нилээд эдэн сар завсарлаа. За энэ завсарсан шалтгаан бол зуны амралт байсан. Монголчууд бид нар маш удаан, маш гоё тайвнаар амарч дуусаад өдийдл ажиллаа эхлэх юм да. За тэгээ бид нар дууссан. Одооноос эхлээд та бүхэнд цоошин дугаарыг шин зочдын сонирхолтой яриа, сонир нэвтрүүлгүүдэд хүргэсээр байх болно. Late Night-тай эргээд хамт уулзж байгаа үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаарын зочноо та бүхэнд танилцуулъя. Өнөөдрийн зочин бол хөтлөгч Мистер Боки. Огтаалцгай. За сайн байна уу? Тавтай морил. За суу. Ойрхон суу гэж нүгэ. За та надтай бас нэлээд удаа ярих учраас уух юм ойртолчих. Арай өөр төрлийн байж болох. Болно шүү. Тэр болно шүү. За Боки хоёул шууд яриагаа эхлүүлнэ. Та миний асуусан асуултанд хариулснаа мэдэгдээд хонх дарна. Жохон хурдтай юу шүү хоёлаа за. Би асуулт асуунгууд л хариулаад хонх дараад байна. За. Хариулсныхаа дараа юм тий. Хариулаад дараад. Би хариуллаа гэдгээл мэдэгдэх юм л да. За. Таны хамгийн дуртай үнэр? Түлэгтэй. Үсчингийн чинь нэр юм бэ? Хишгэ. Хэрвээ чи бид хоёр хамтлаг байсан бол ямар нэртэй байх байсан бэ? Хоёр хөө. Таны ойрын хүн юм бэ? Ээж. Мөнгөний төлөө хийж байсан хамгийн эвгүй зүйл? Юу юм бэ? За жоохон эвгүй юм. Та эвгүй гэж боддог нь. Юу ч хийхгүй зогсож байгаад мөнгө авч үзсэн. Яа. За. Нэрээ солих боломж байсан бол та ямар нэр сонгох байсан? Бат бодор. Нэр орж ирэхгүй шүү дээ. Таныг дуу алдуулдаг зүйл юу вэ? Дуу алдуулдаг гэж байна. За. Вау гэдэг. Бүр тийм гоё байдлаар. Тий гоё шүү дээ. Гоё. Өөрөө бодсон юм шиг. Чоо. За бас байж болох л баг. За нэг хариулт аваад хонхоо авъя. Одоо авъя. Дуу алдуулах юм. Нэг юм юу гэдэг юм бэ? Дотор харцаатал. За ер нь бол хамгийн гоё дуу намайг дуулдаг хүн тийм. За тэгвэл караокед ороод дуулдаг дуу. Ахын дүүсийн дуу. Олон хүний захиалгаар. Таны банкны картны пин код хэд вэ? Яг ч. Тэрийг хэлэхгүй байж болно. Карт надад байхгүй аа. За окей. Хамгийн сүүлийн асуулт хамгийн их хэлдэг хараал. Одоо ямар юу бэ гэж та. Таал үтээ. За баярлалаа. За Боки маш нээлттэй юу бэ? За одоо тайвширч байна. Одоо нөгөө нэг ихний жоох. Би гэхдээ угаасаа өнөөдөр нэг жоохон хэцүү байна. Ягаад тэгэхээр өглөөнөөс ахуулаад нэг сони мэдээнүүд жоохон дуулчихсан. Дээрээс нь сая нөгөө тэрэгцтэй орчин үеийн бүжгийн тоглолт гэдэг тэрийг хөтлөж байсан. Тэгээд тэрэгцтэй хүмүүсийн бүжгэлж байгааг хараад яг нөгөө зэрэглээс би хизээш өрнө урдлаас нэг тоглолт үздэг байхгүй ч дандаа артлаас юусээс үзэж байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр бүр сонирхоод үзьгээд урд гараа суусан чинь зүрх дийлсээд хямраад ойлаад одоо хүртэл тэрнээс нэг гарч ирэхгүй бод. Ямар болсон бэ? Гэхдээ гоё болсон үү? Маш гоё. Ямар ч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд дөрвөн хүн гоцлол бүжигч гэж байна л да. Тэгээ бус нь болохоор мэрэгжлийн бүжигчд. Тэгээд урлагийн зөвлөлийн төслийн хүрээнд хийсэн тийм тоглолт. Тэгээд ямар ч байсан маш гоё тоглолт боллоо. Хүмүүс бол гэл яг одоо юу гэдэг тэрэгцтэй иргэд гарч ирээд бүжиглээд эхлэнгүү тэрэн дээр зогсоо зайгүй алга ташилт бол ерөөсөө маш болсон. Төсөөлөж байна. Би бас тэр тоглолтын талаар сонссон. Тэгвэл хөтлсөн биш үү те? Эхлүүлээд хаалт хийчихэл. Тий сая зүгээр яг нөгөө нэвтрүүлэг эхэлдэг нэг юм ерөнхий тайпыг арай өөрчлөөд те. Бас нэг жоох энэ гэрэлний энэ юг одоо мэдж байгаа шүү дээ. Иймэрхүү сандарлаар арилгасан юм л да. Одоо тэгтээ та зүгээр гоё чөлөөтэй биеэс бол тавьж байна. Би ч та ер нь өөрөө хүнээс юм асууж масуугаал хүнтэй ярилцдаг л болохоос ер нь ингэ шүүгдчихсэн тохиолдлыг ховор шүү дээ. Тэгээ нэвтрүүлэгт орж исэн те. Тэгээ хэд орж исэн. Хоол хийж нэг хоёр удаа орсон юм байна. Ороод гараач гээд нөгөөх нь юу шүү дээ. Күк шоу биш галтгаа гэдэг. Үсчингийн талаар саяны асуултан дотор байгаа. Ирчүүд бидний үсчин айгүй эмзэг сэдв те. Ялангуяа одоо та бүхэн шиг ажил хийдэг хүмүүс. Банк. Тийм. Одоо хишгээтэй танилцсан бүтнээр нь ингэдэг. За яажаар. Ням шиг. Юуны Joe Barber гэж байдаг юм аа. Тэдний үсчин л дээ. Би ч одоо энэ үсчнээ солих дурггүй. Тийм шүү дээ. Тэг эхлээд бацаан байхад бол яг хэвээр тэгэл нөгөө ах үйлчлэгээний үсчингүүдээр яваа. Амар дуутай
машин. Тэгээд нөгөө яг ингээд машин хөрөнгөт юу байдаг. Урдаг. Тэнгүүт ингээд цочтой. Би нэг удаа ээжээр үсээ суулж байгаа хайчлууч гэсэн. Цочж байгаа. Тий. Өсч ирсэн эмзэг шийдвэр шүү. Би одоо сүүлийн энэ өсчин дээрээ баг 6 7 жил үсээ суулж байна. Саяны асуултан дотор гарсан нөгөө зүгээр зогсож байгаа мөнгө олсон гэдэг тэр юу байсан бэ? Тэр өө яах вэ? Тэгэл нөгөө олон хүнтэй харагдуулах гээд тэр нэг тоглолт болсон байхгүй. Намын үйл ажиллагаа л та. Тэгээд намын үйл ажиллагаан дээр тайзсны хоёр талд хүн байлгаад хамгийн гол нь тэд нөгөө төсөө жоохон өндөр хилээд авцсан юм байна л та. Тэгээд яг хоёр хүн хоёр тал зогсоочвол мөнгөө бүр авах гэдэг. Нэг нь тоог үзэхгүй. Окей, энд зогсчих чи энэ зогсчих гэдэг. Хоёр хүн зогсоод хэдүүлээ 250 300 мянга авчихсан. Дими юм бэлээ. Зүгээр зогсоол уу? Чи хийх юм болдохгүй хэцүү юм да. Оо наашаа яваараа тийшээ гараараа гэдэг юм байл. Өөр юм хийхгүй шүү дээ. Хөтөлжсэн бол тэр ч юм уус нэг юм бахархалтайгаар мөнгө авна гэсэн. Тэглгүй байх уу? Тэгэхгүй яг ингээд нэг юм хулгай хийгээд байгаа юм шиг ч юм уу. Эсвэл нэг юм хүнд нэг юм энэ нэг юм юу хийгээд зогсоод байгаа юм гэж нэг адлуулаад байгаа юм шиг эвгүй байж байгаа л мөнгө авчихсан. Гэтэ ахиж бол тийм хийгээгүй. Тайзан дээр гаргасан таны алдаа юу нь ямар алдаа байдаг вэ? Одоо нэг зүгээр дотор үлдсэн л дээ. Тэсээс одоо бид чинь жижиг сажиг алдаанд гарах нь бол гардаг тий. Нөгөө юу гэдэг шүү дээ. Нөгөө тоглоод ярьж идэг шүү дээ хоорондоо тгээ хилжүүл яах махаа гэж бол. Монголын ардын хувьсгалт намын дарга тэргээ хилжүүл яах махаа гэлгээл маазарч байгаа дэсэн чи. Нэрийн ялчгүй яг тэгж хэлээл. Алуулан алдсан. Тэгсэн үү? Цалин хасагдсан. Number 1 гэл. Наач тест. Уучлаарай инх хоёр шүү гэж хэлдэг юм ш. Нөгөөдөг чинь засахад амар хэцүү болчих. Тийм шүү дээ. Тэр үед яг араас нь гараад ирж байгаа юм чи. Тэгээд оюутан байсан тулдаа аврагдаж байгаа 2005 билүү 4 оны нэг оюутны урлагийн надад. Одоо ч нэг банк ахуулан. Таарахаар яах вэ? Одоо наа танихгүй з. Айгүй юу. Тэрнээс таарсан юм. Үгүй. Би ч одоо зөндөл хүн л зарлж юм л да. Тэгээд нөгөө төрийн товчууд ч ер нь тэгж нэг юм санд юм уу? Эдэн таарлаад таньдаг. Яг нөгөө ач холбогдол өгж байгаа алдаа гаргач санддаг юм шиг байна. Магадгүй. Тэр нэг бас нэг алдаа байгаа. Яг ерөөл хэлж дуусгах хэрэгтэй байхгүй тоглолтыг. Одоо юу гэдэг чинь нэг ирж байгаа амьдралын сэтгэлээр дүүрэн золгож байгаа амьдралын золж байгаалаар гийж явах холтгоо молтгоо. Лаг тийм үг хэлээл төгсөх хэрэгтэй байсан чинь нөгөө үг нь мартчихдаг байхгүй. Тэнгүүтээ бидний тоглолтыг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай гэсэн чинь дээрээс найруулагч нь орилж бууж ирээ. Дурака чи энд ингэхгүй яашаа вэ? Өөдөөс нөгөө балцсан газар явах хэрэгтэй. Юу гэсэн үг юм бэ? Микрофон ч ажиллахгүй ч гэж бодлоо. Тийм алдаанууд байна вэ? Боки комедид өргөдөж зочин хөтлөгчөөр оролцож исэн. Бас оролцсон уу яг шоунд нь? Нөгөө юу штэ 3 сарын 31-нд нөгөө Big Show гэж хийсэн штэ. Гэхдээ юу гэлээ? Big Show тий. Тэрэн дээр би тулгаатай хамт нэг юун дээр сюжетэн дээр гарсан. Таксины жолооч хийж. Нөгөө нэг итүүд маягаар. Зүгээр шууд харилцан яриатай. Дүү аавар хэн тэргээл нэг тиймэрхүү харилцан ярианд ороод. Комеди гэдэг яг миний хийх төрөл бол биш үлээ. Тэр чинь ингээд нэг юм нөхцөл байдлаа мэдэрч шууд тэр дорно гэд наргаа хийх чадвар бас тэр хэмжээний бас нэг юм юу гэдэг нөгөө зарим нэг талаар бол одоо бэлтгэл тийм шаардлагатай. Би өмнө болохоор нөгөө пароди хийдэг гэсэн. Илэгдэл бол нэлээд урт удаа хугацаанд ингээд нөгөө хүн харан сонссон те үйл хөдлөл бүх юмтай нэг гэж ажиглаж байгаа л хийж байгаа учраас тэрийг бол одоо нэг ингээд юу гэдэг суулгаад авцсан багт бол чинь л аваа явчихж байгаа байхгүй. Нэр хөрг юм уу талигч хайдаг байхэд л намайг одоо 2003 оноос хойш бол мөнч олонт хижээлээ шүү дээ. Мүлжсэн гэдэг шиг байна. Тий. Өвөр Монголынхаа буйнд бол нэр аваа явсан. Өвөр Монголд очиж гэж ярьж үзсэн. Зүгээр яг тэнд нь очиж тэгж ярьсан юм шүү дээ. Яаж мэдэж авах юм бид нэр? Өвөр Монгол гэх юм уу хаана гэх юм. Ирээнд очичоод 2006 онд л тоо наримтлынхан би ч наримтл багш байсан. Тэгээд наримтлынхныг ирээний 50 жилийн ойгод ураад тэгээд бид нар нөгөө бүдүүн зээл гэдэг лөө. Тэрнгүүр нь орохгүй. Тэгээ ороод нөгөө юм худалдаж аваад явж хат чинь ин хийж ярьдаг гэсэн. Жуди гэдэг шүү дээ. Тэгээд очицсан. Нэг хүн дагж яваал. Жуди гэл тэгээдсэн чинь нөгөө хэд нэг өвөр монгол хэлсэн. Гинт. Наажа хамаг доош төдөж явсаа гэл. Тэнгүүд гинт сэтэл авахгүй. Энэ болох юм байна. Тэнгүүд дараагийн лангууд дээр очингууд. Наажа манай янийг үдчих болно уу? Тэгсэн чинь нөгөөх нь болж байна. Ямар ч явсан. Хөдөж явсан. 290 байна.
Үнтэй биш манай авт өгөхгүй. Хамаг доош хэдий байж болох юм. За 150 инч боосон давж болж байна. Авт өгөхгүй гэж явсан чи араас ой наажа. Илээ 70 юунд аваа. Тэр ч бүр амар амандаа орсныг хэлдэг тэгж мэддэг. 220-оос. Тий. Нутгийн хүнд бол хямдраад байгаа байхгүй. Монгол бол тэгэл яг шүү дээ. Комедичтэй ер нь найз уу? Найз. Одоо манай хар төөгөө байна гэж хэлсэн шүү дээ. Төөгөө тулгаа. Тий. Манай ер нь бүгд тийм л ах л та. Тэгээ манай комеди одоо яг комеди урлаг гэх юм уу те. Одоо яг бидний үеийн тэр залуучууд л авч явж байгаа харагдаж байна л да. Нилээн сайн. Ер нь хөгжлийн төвшинг гайгүй өсөж гин гэж харж гин үү? Та яг уран бүтээлч талаас нь харуул. Ер нь өчтөө асар хурдтай тэгээд айгүй юу гарч ирлээ шүү дээ. Хөгжлөн л тийм. Гэтэ бата түрүүхэн ярьж байлаа шүү дээ. Бата улаан өшгөө өөрөө тогтоогоод ард талд нь гарч ийл нэг наашаа гарч нэг хүүхд гэртээ нэг хөшгөний наанцаанд тогтдог шиг л ихэлсэн шүү дээ. Гэтэ тийм хөгжлөөс одоо ингээд 2-2 клуб болчихлоо тий. Тэгээд уран бүтээлчд нэг гэх юм уу комедианууд өөрсдөө ингээд нэмэгдээд асар хурдтай л байна. Гэтэ би зүгээр одоо нэг бодож байгаа юм бол Оросын comedy club гэдэг тий. Тэд нар бол зохиолтой ингээд явж штэ. Тэгээд ганцаараа биш ингээд хамтарсан тоглолтууд харилцан яриа тий. Би нэг тэр зүг рүү жоохон чиглээсэй л гэж бодоод байгаа. Тэр үед бол та орж болохоор шүү дээ. Баг зэргийн бэлтэж байгаа доо. Тий. Бэлтгэл хийх тэгтээ хүсэл. Энэ баг зэрэгсээд байгаа. Нэлээ энэ бэлтгэх шаардлагатай. Тэгэхгүй бол чинь нэг юм би эхнийхтэр гарангуудаа яг үнэлэхэд жоохон юу болцсон байхгүй. Хүмүүс нэг наваг аваагүй байхгүй. Тэгвэл сэтгэлээр унаад тэгээд тэгсэн чинь төөгөд хэлсэн. За би ч юу явахгүй байна гэж зүгээрээ өшөө. Чамд уулын материал байгаа чинь тэгээд тэгэхээр за тэгвэл 31-ийнх дээр гараа гэдэг. Яг 31-ний шоунд дээр очичоод яг нэг цагийн өмнө би эхлэхээс өмнө за би ер нь боллоо явлаа гэд. Тэгээ нөгөө хэд ч бүр за ингэж бас арай болохгүй баха. Орсон дэр. Тэгээ нөгөө өвдөглөнө зүрхээ чангалж байгаа л орсон л доо. Тэгэхэд тань хүмүүс гайг хүлээж авангууд нь баярлж ирсэн уулна. Тэгээ явандаа нөгөө өөрийгөө сайн бэлтгэхгүй бол дим юм байна гэж та болчиход байгаа. Түнэс навг уулна хамт тоглоочл гэсэн уулна. Таны ах Чапи. Би санд хэдэн жилийн өмнө одоо жүжигчин Чапи суурнаар хамгийн анхны за тэр чи ардаа одоо яг ямар бичгтэй байлаа да UB comedy байгааг бахта арай. Тийм байлгүй comedy клуб. Comedy club. Тэгээд гой улаан хөшгөний өмнө яг эхэлж байсан. Тэр чи 15 дугаар оролт нэг нөгөө их гүцгээ таргалсан төрөлөө тэрэн дотор. Тэгэд тэнд бол бас нэлээд одоо тухайн үеийн одоо нийгмийн олонний танил хүмүүстэй нэлээд олон хүмүүс үзэгчтэй ингэж эхлээд айгүй амжилттай явсан. Дараа нь бичлэгүүд нь ч гэсэн нэлээд явж исэн. Тэгэхээр энэ би бол бас комеди гэдэг яг одоо нөө хөшгөний өмнө лайв үзэгчдийн өмнө зогсоод ярьдаг урлагийг бол бас тэндээс эхлэлтэй болов гэж харддаг л да. Тий. Тэр хоёрын тэр ажиллуулсан ч нэг 2000 хэд нэг 6 7 тэр хавцаах шүү. 6 7. Тий, ер нь бол тэгж эхэлж явж байгаад хуучин гэхдээ эн чинь юунаас айгүй үүсэлтэй шүү дээ. Баг тайз гэж тийм тоглолт болдог гэсэн шүү дээ. Тэгээд хин ч үгүй одоо алдартай шог зохиолчдын зохиолуудыг нөгөө ярьдаг. Хин гэдэг лээ дорж одоо нэрийг мартчих юм аа. За ямар ч байсан хуучцул тэгж нөгөө зохиолоо ярьдаг. Бас цэрэн дээр зүйггүй чи нэг вау гэж ярьдаг үстэй. Одоо тэр мэр ингээд бүр энэ ч юу нэг эхлэл. Тэгээд сосроо урамгаа жишээ нь хинтэй л хүн чулууны нөлмөс тоглодог цэрэм багам гэдэг байсан баха тий. Жүжигч ганц хүний театр энэ гэж явдаг гэсэн шүү дээ. Тэр яг ер нь бол эхлэл нь гэх юм бол би тэрнээс гэж бодож байна. Зүгээр арай илүү орчин үеийн болгох тий. Эсвэл одоо барууны чиглэл рүү орж ирсэн бол тэр байх магадaltaй. Би 10 онд comedy evening зохион байгуулдаг байсан. Intuition гэдэг шатсан бөмбөрөө урталт гэж байгаа л. Угаасаа шатсан байсан. Хамгийн сайн мэдж байгаа л тэр юм чи. Хаягийн тодорхойлохын тулд. Тэгээ тэнд нэг астрота тэр хийдэг гэсэн байхгүй. Тэгээ тэнд бол яг хуу би өөрийнхөө илэглэлээс гадна яг нөхцөл байдал дээр ингээд янз бүрийн юм хийж лээсэн л та. Тэгээд маань хар тоог өдөр чинь тэгээд идэх шүү дээ. Ер нь бол өөрөө төрүүлж ургасан чигштэй л гэл. Тэгэхээр энэ байх хэрэгтэй шүү гэдэг. Санаа зовж байна. Тийм үү тэрэг. Одоо
таны ах ч тэр одоо та өөрөө ч тэр илэгэл талдаа нэлээ авьяастай хүмүүс. Би бол хамгийн анх одоо тэр нэг шинэ жилийн бичлэг юм уу да нэг юм гялгар юмны урд зогсож байгаа. Тэр чинь 12 онд манай нэг хэд найзууд Монтурк төгссөний 10 жилийн гэж нэг баяр хийсэн. Зүгээр л нэг юм privateтэй найзуудын баг энэ чүүчүүгээс чинь юу вэ? 3 дахин баг юм аа. Тийм жижигхэн зааланд. Гэхдээ ингээд хүмүүс суудлал олддгоо босод зогсож байгаа тэр үздэг гэсэн юм байна. Тэгээд заримдаа жүжигчд авчирна. Тэгээд жүжигчдтэйгээ хамтарсан тоглолт. Одоо минийх дээр лав Барса ирж ийсэн, Тэмүүч ирж, Тамка ирж ийсэн. Тэгээд өөр бас нэг ганц нэг илэглэгч залуу чууд ирж ийсэн. Тэр нөгөө нэг өөрөө чи хийгээдсэн. Тий. Comedy яг нь бол тэрний юу байхгүй. Тэр 12 онд болохоор зүгээр яг маа нэг найз бичлэг хийгээд тавьсан юм байна. Тавьсан. Тэгсэн чинь 12 оны сонгуул халтууранд хөсгөлд явж исэн чинь явж байгаад нэг төвд орж ирээд Facebook орсон чинь миний тэр шеэрлсэн юмсан байхгүй. Тэгээд дотор нь ороод харсан чинь 2 өлөө хоногийн өмнө тавигдсан бичлэг 30-аад мянган үзсэн юмсан. Хойдол одоо амар их үзсэн тий. Тэгэхээр хойд суугтай байсан бол одоо үдэд минь тэр бичлэг баг channel mail төсөн бол алхаар байсан байгаа байхгүй. Алхаар байсан. Тийм. Дагагч магч нь өсөөд тий. За одоо харин тэгвэл хоёлоо өнөөдөр манай нэвтрүүлгийн дараагийн нэг хэсэг болох бяцхан тоглоом тоглоё. Энд манай найруулагчийн багийнхан байна бэлдсэн. Дүр байгаа. Юу л байгаа шүү дээ. За дүр байгаа. Энд нөхцөл байдал байгаа. Одоо энэ дүр энэ нөхцөл байдал яах вэ гэх юм уу те? Одоо тийм энэ дүр энэ нөхцөл байдал яах вэ гэнэ. За та хамгийн дээдлийнхийг суглаад яг энэ дараалал нь авах юм уу? Зүгээр та наадхаа л авчих. Бүгдийг хийх юм уу те? Би бас ээлжлэх юм бэлээ л дээ. Би одоо жоохон санаа хоёулынхын дунд явагдана. Энэ дээр гэхдээ ялагч тодорч одоо шагнал байхгүй. Гэхдээ хоёулаа манай нэвтрүүлгийн дундуур шагнал авах юм уу? Мэдхгүй. Ер нь болж игэл тийм дими юм л хиймээргүй л байна. Ер нь бол. За, юу гэж вэ? Улсын их хурлын гишүүн Нямд орж гинэ. За, нөхцөл байдлын та манай үзэгчдэд уншаад өгөөрэй. Монгол улсын их хурлын гишүүн Нямд орж зөөгч тань дээр санаандгүй хоол асгасан бол асгаад үзчих юм уу? Асгуулж байгаа дөө. Гом ингээ унжуулж байгаа. Одоо тэ шууд хийх хэрэгтэй. Шууд тэгтээ яг жоохон бодчих тий. За асгачлаа гэж бодлоо. Хідэн ч үг хийсэн болно. Нэг үг ч байсан болно тий. Энэ одоо хараал өрөөлтөө юм бол яах вэ гайгүй. Зүгээр тэн дээр ядчдүүд байж болох бах тий. Гайгүй байж болно олон тий. Багсны хөлт өсчүүл бас тий. Тий. За. Оо үгчийсэн хар биш үү? Нэг л биш одоо явж та юм. Одоо би бас ямар ч дөөр ахчлаа гэсэн. Гэхдээ одоо танд жоохон шүүмжлүүлж магадгүй үзэгч таны ямар юу юм бэ? Чирэгдэх нь яах вэ? Улам сандарчлаа. За. Осоо яа. Унгалдаа гинэ. Ой, наач надад таарахгүй. Таарсан бол надаас зээлж болно шүү. Цаг агарын мэдээ хөдлөх бол гэж. Унгалдаа цаг агарын мэдээ хөдлсөн бол наач л гоё яхаж та. Та явчих юм уу? Үгүй. Би ч одоо өөрөө хийгээд үзчих би дараа. Ийм хүний засах шаардлагатай бол засъя. Яа. Шаардлагатай бол. Цаг агарын мэдээ ч одоо яад юм бэ? Баруун аймгийн нутгаар гэлэх юм шүү. Тийм шиг байна тий. Зөвхөн шууд өнөөдрийн хэрэгтэй. Өнөөдрийнхаар л явчих. За. Ингээд өнөөдрийн цаг агарын мэдээ дуусч ийн орой амар шороо шороо шүү хүмүүсийн балгаанчтай байгаа. Ой мэдээ. Гайгүй юу? Засч басаад юу вэ? Би өөрөө бүр хажууд нь балрах юм байна. За таны хэлж. Гайгүй юм тараасаа. Болж юм. Таньдаг хүн байна уу? Болж юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Гонгорын хайдав клубт охинтой танилцах болох гинэ. Яг энэ нөхцөл байдал жоохон ширээ тий. Клубт хайдавгаа Таны хизээш бэлдэж байгаад халтууранд ярих юм байна. За байж байгаа наач. Ерөөсөө л реклам нь шууд нүдэнд орж ирж шээ. Яа эвгүй маа. Би гэхдээ ингэж хэлж байгаад дээр нэг хамаатных нөхдөд загнуулсан шүү.
Хамаатай юм шээ. Ачт нь үлээ зээдэн. Уучлаарай. Одоо бурхан болцсон хүн гэхдээ энийг бас илэглэл гэдгээр нь хүлээж аваарай л гэж хүсье да тийм ээ. Залуунасаа гэж галзуу барын аманда гараан хийхээс уцхгүй. Цогт сайхнаас байж дээ. Одоо ч кирата минус авах юм да. За Тэр одоо над дээр бас эвгүй реклам байсан шүү те. Тэгсэн чинь ач охин нөлөө зээ охин байсан гэсэн шүү дээ. тийм үү. Бас эвгүй тэрийг үзүүлсэн тэр найруулагч жоохон өөр өнцгөөс л харуулчих шиг болсон да. Чага эвгүй юм таарч үгүй өөрт ч. Буянгийн жагаа гинэ. Өнөөдөр таны оронд late night нэвтрүүлэгт ирсэн бол гэж. Тэгэхээр хөдөлж таарах нэ. Тийм ээ те. Тийм байна те. За жагаах чи яадаг вүлээ? Холи бичлэгийг нарах юм. Сүүлд нөгөө хин ханаа бас нилээ илгэлээдсэн те. Бүр сэдв болгоод яваадсэн. Гэхдээ тэр нөгөө хэн блэ? Өөр нөгөө илгэлэгчүүд шүү дээ. Пароди хамтлагаа. Тийм нөгөө Үгэл дарга өдрөд өрдөг. Тэр өстө мондог гэдэг те. Ялгахгүй. Бархуу амир санд өрөөд. Тий. Тэгээ энэ илгэл гэдэг чинь бас айгүй мундаг урлаг байгаа юм л да. Тэгээд намайг одоо тэр олоогөр яах вэ? бодоод ахгүй юу гэж ихлэхээ. Нэг тиймэрхүү тийм. За. Одоо тэгээд ямар ч орой эрдэвтэй вэ? Боги. Тэгээд нэг энэ чи одоо намайг юу хийжсэнийг мэднэ дээ. Тэгэл нэг энэ нэвтрүүлэг ихэлгээл камер асаа суугаад байх чинь. Нэг гүлийгээд нэг хүүхэндээ суугаад байдаг. Тэгээ одоо хий. Одоо энэ манай камерын батарейгаас үнэтэй хөнөө тэр чинь. За одоо хариул энэ асуулт. Нэг чигээр авчихна нэр. Би бол нэрээ хийж удчих нэрээ сугарах юм байна дөө. За. Хот гэдэг шиг юм болж байна. За энэ ёстой харин жинхэнэ төрлөх юм гараад ирлээ. За. Өгөгдөл нь юу вэ гэдгийг сонирн байна. Одоо танд бол нэг торох юм байхгүй бах. Эвгүй юм аасл. Өвөр Монгол хүн тайж клуб анх удаа. Одоо санаа орлоо. Чихний мондог байж байна. За. Хүүхэ маань чаас нэг зүйл хүсч болж байна уу ёо? Чи яруу боломжтой бол мөрнөөс дэмжиж цэцэглүүлэх чанга авчихгүй яач. Тэгээ шоудган талцгаа. Бурхан бүгдийг үдчихэж байгаа шүү. Тайч клуб Тийм зөв шүү дээ. За сүүлийнх нь надад үлдэж байгаа юм шиг байна. Шагналтай байсан ч болоосаа гэж. Санийх дээр бол баг авахруулсан. Энэ нөгөө сурчлагын хоолой уншигч наранхүү гинэ. Нараач эвгүй хоолоо доо. Тийм. Таны машины араас машин мөргсөн бол яах вэ гэж. За энэ ч айгүй мундаг л хүн л дээ. Шууд нэг рекламны текст явуучих юм шиг. Рекламны текст л байна тийм. Юу нэр юм бэ? Одоо ойрхон юу ч гайхамшиг үргэлжилж байна те. Одоо өргөөгийн сурчлага бол амар хоногчсон сурчлага гэж те. Сонсч ирсэн үү? Тэрийг те. Гайхамшиг юу гэдэг. Энийг чи явчихваа. Нараггүй болол дахин давтаа гэдэг шүү. Тийм амар эффекттэй болол өнөгчтэй яах юм болчих. За машина мөргүүлчихэр чинь нэг лайв хийжсэн. Рекламны хоол. За надад өгөгдөл орж ирж шүү да. За. Нэг сүүлд нэг охин нөгөө нэг машин дотор лайв хийж араас нь мөргөчтэй шүү дээ. Зөв. Тэр гош. Тэрийг текст мэдж байгаа юм жаа. За. Гэхдээ яг тэр охины нөгөө лайв нь хамаагүйгээр би ингэж бодлоо л да. Реклам уншижсэн чинь. Аяа. Тэгвэл гоё юм байна. Монголын хамгийн анхны кинотеатр. Биш шүү дээ. Тэр чинь худлаа болчихлоо тий. Үзэгчтэй. Өргөө кинотеатрт гайхамшиг. Тэр хэлж байгаа жоо өөр болох хэвээр. Өөр болгож хэлчихв. За тэгээ. Монголын хамгийн гэл Монголын анхны Чүчү Travel Club. Яг ах. Яа, за сайн сүүлийнх бол би үнээр явсан. Нэвтрүүлэгч амар нэвтрүүлэгч арга байдаг шүү дээ. Үндсний төлөөс нэвтрүүлэгч ажилтаа авах гэж зар тавихгүй. Тэгээд ерөнхий редактор өрөөндөө суучсан чинь.
За ороор. Уучлаарай, нэвтрүүлэгч ажилд авна гэсэн үү? Амрах авцсан гэсэн. За уучлаарай. За баярлалаа өчтэй. Боки байда. Очигтэй амар юм байна бас. Бэлдүүл амар юм биш. Тий одоо тэгээд нөгөө нэг үзэл бид хэд ч бас нэг юм биднэрт нэг юм байгаад шүү дээ. Нэг юм угаасаа л тийм худлаа хоолоо гаргаж ирэх шаардлагатай. Тий. Худлаа хоолооч биш. Тий одоо тийм ээ яг нэг юм гоё хүнд таалагдах хоолоо гаргаж ирэх гэх юм уу тий. Ялчгүй маш гоё цоошин брендийн нээлтэн дээр очичоод бид айгүй сонин хоолоор яриад хинч ажилуулахыг хүсэхгүй байхгүй тий. Тэгээ одоо ингэдэм байл. Юу нэг хоолооноос гадна үгийг жоох хүчтэй болгоод хүнд хүрэхэд бол ард талд нь авиа хайдаг байхгүй. Ирэх чөлөө тусгаар тогтнолын төлөө гэдэг нөгөөх нь цаанаас нэг юм тэмүүлэлтэй те. Ингээд тэгвэл сонгохгүй болохоор яг зүгээр уушаад л үзлээ. Ирэх чөлөө тусгаар тогтнолын төлөө. Яа, сайн ихнийх ч гоё явсан. Явахгүй байна шүү дээ. Тийм ээ. Баярлалаа. Боки. Гэнэ. Юу ч болоод. Йой. Мөрөөдлийн тайз. Бокигийн мөрөөдлийн тайз ямар тайз вэ? Нэг хэсэг дэлхийн мессийг хөтөлж үзхийсэн гэж боддог байлаа. Одоо ямар монгол хэл дээр тэр дэлхийн месс нь болооч өгөөч те. Гэтэ би олон улсын амар гоё юун дээр явж үзсэн. Арга хэмжээ. Тэ. Тэр нь юу лээ? Азийн загварын наадам гэж юм болсон баг 14 онд. Тэгээ тэрэн дээр надаас ч тийм илүү хүн байгаагүй гэж худлаа ярихгүй зүгээр. Найз л яг наваг аваад явцсан байхгүй юу? Азийн юу лээ? Загварлаг хөтлөгч гэдэг нэмэр азад. Азийн 14 улс. САС хөтлөгчнөр нэр дэвшээд тэгээд яг сүүлийн финалд орсон 5 хөтлөгч дундаас нэг нь шалгах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрэн дээр би очиж үзсэн. Тэр бол одоо жишээ нь олон улсын аягүй том үйл ажиллагаа байсан болохоор маш гоё тайз байсан. Тэгээд дараа нь Тайванд би юуны үндэсний урлагийнх нь маш гоё том театрт Монголын соёлын өдрийн тоглолт хөтлөж Тайваны нэртэй хөтлөгчтэй хамт гарч үзсэн. Тэр нь бол одоо хаана гарч үзмээр Мөрөөдөлтэй. Тийм мөрөөдөл. Болдог бол одоо нэг юм сонгодог урлагийн хэллэг гоё театрт л очимоор дөөрийн театр ч юм та. Одоо юу гэх юм Бошой театр гэх юм уу. Тэн дээр ямар нэгэн арга хэмжээг хөтөлж үзмээр байна тийм. Зарлаад тий. Биелэх баха нэг хоолог бах. Ялангуяа таныг бол илүү одоо албан ёсны гэх юм уу тийм. Нэг тийм чөлөөтэй маазраа хүсдэг тийм арга хэмжээг биш. Илүү албан ёсны арга хэмжээнд дээр бол хамгийн түрүүнд л толгойд нь орж ирдэг байх гэж надад санагддаг л да. Тэгээ одоо ер нь бол яг диктөрүүд дундаас жишээлбэл албан ёсны юм дээр явж байгаа хүмүүс голдуу одоо жишээ нь хин цоодлох чимгээгч хоёрыг гэж хэлдэг шүү дээ. Тэгээд яванда одоо миний нас мас ч нэг 4 мөрөглөө ороод ирэхээр тэдний хараас орох бол гэж боддог шүү руу ороод ирэхээр тий. Одоо 4 харавтад нэлээд өгцөн байгаа шүү дээ. Яваал. Уран бүтээлч хүн ер нь одоо яг энэ уран бүтээлч хүн байх хэрэг хэцүү. Одоо миний асуулт нь ийм. Уран бүтээлч хүн байгаад амьдрах хэрэг хэцүү. Мөнгө яаж олох вэ гэж. Одоо тийм ер нь амьдралт хэрэг хэцүү. Халтур л юм дээ. Тий одоо үндсэн ажил те. Гэхдээ үндсэн ажил яг ингээд 8 цагийн ажил хийх хэрэг хэцүү юм билээ. Гэхдээ би аваа удсан газрыг бол нийслэлийн Улаанбаатар чуулгад би менежер ажилласан. Тэгээ яг нөгөө урлагийн байгууллага учраас харьцангуй нэг юм дими болоо юмнаас болж стресстэх нэг айгу. Хэд нэг бичих цаастай ноцолтоодох нэг айгу. Яг юм хийн л та мэдээж. Тэгвэл нөгөө тоглолт одоо нэг юм өөдөж явах үед гинт нэг тоглолтоо хөтөлчихөөр нэг юм жоохон тайвшраал дараагийн ажлууд нэг л гайгүй яваад байгаа байхгүй. Тэгээд одоо бол би чөлөө турамтэлж гэж юм л да. Тэгэл нэр чоп тий чоп. Тэгээд нөгөө халтур хийхгүй улирал гэж бас баг штэ. Ямар 1 сар, 2 сар, 3 сарт бол ажил баг орж ирдэг үү чи өөрөөс мэдэж байна штэ. Бүр нэр юм орцтой. Гэхдээ яг тэгжил нэг 5 цаас болж байна. Одоо бол танд яг ер нь хэцүү шүү дээ. Одоо бидний халтуур л гэдэг юм л да. Би уул нь бол ажил. Би бол ажиллал гэдэг л дээ. Захиалгахт ажиллаа. Тэгвэл гоё яриа шүү дээ. Тэгэхээр яг тэрнээс өөр яг аль бишний үндсэн хийж байгаа ажил гэж байгаа. Үндсэн одоогор байхгүй. Сая Сүйсийн соёл урлагийн менежментийн магистрт орсон. Тэгээ одоо нэг жил хагас тэрэнд давхар явах суугаад тэгээд нэг тэр чиглэл рүү ялангуяа нэг юм
үйл ажиллагаа зохион байгуулалт. Ер нь нэг юм фестивал менежмент гэж нэг юм байгаад байна л да. Тэгээ энийг яг нэг Монголд хийж байгаа юм байхгүй шүү дээ. Цөөхөн байгаа тий. Яг Гэхдээ яг нэг мэрэгжлийн дээр суурилж тий. Тэгж байгаа. Тэ. Түүнээс одоо энэ чинь яг тэр мэрэгжлийн эзэмшээг үчсэнтэй хийгээл явж лээ. Хөтлөгч ч угсаа хамаг юм зохион байгуулаад. Тийм шүү дээ. Арт талд нь гүүгэлээд. Тэгээ нэг дуучаа орж ам барьчаал сая 500 аваад гад. Бид нар 4 цаг сууж тэ зогсож 250-ыг аваад. Юу суух зогссоор. Арай 250 биш. Тэгэж үнэ үгүйхгүй шүү. Уу яг жоохон дарж хэлэх гэж байхгүй да сая. Тэгээд явж шүү. Одоо л тиймэрхүү л байна. Тэгвэл төлөвлөгөө бас нэлээд албан ёсны тал руугаа явж байгаа юм байна тий. Амжилт хүсье. Баярлалаа. Анхны гараа. Тайцны юу? Ер нь өнөөдрийн энэ хийж байгаа ажлыг хүртэл өнөөдрийн энэ бокийг бий болгохтол анхны гараа. Хүүхдээр дагцсгүй биш ээ. Ер нь бол ангидаа нөгөө хүмүүжлийн цаг гэдэг нэг болдог шүү дээ. Тэрэн дээр чинь 5 дахь өдөр болгон эхний цаг хүмүүжлийн цаг гэдэг. Тэгээ ангийн дарга сурагчдын зөвлөлийн дарга марга нэг их инхэг явт юм байсан ч. Тэгэл тэрэн дээр би нэг юм Центавр гэдэг санаж байна. Дээр үе нэвтрүүлэг асуулт UBS-ээр гардаг ус. Тий. Центаврыг ангидаа зохион байгуулдаг ус байхгүй. Тэгээд тэрийг хөтэлдэг. Тэгэнгүүтээ сургуулийнхаа шинэ жил ч юм уу. Шинэ жилээр чинь би хөтлөөгүй зүгээр даа алиалагч болдог гэсэн. Сүүлийн жил нь хөтлөгч болсон. Жохон дэвшээд. Сургуулийн тайз хамгийн анхных юм тий. Зүгээр яг мэрэгжлийн тайз гэдэг юм бол бараг 2001 онд л оюутан болоод ирдээсэн. Таныг найрамдлын бокки гэдгээр айгуу сайн олон мэддэг л дээ. Тэгээ би бол нөгөө анхны гараа гэхээр тэндээс ярих болоо гэж бодсон. Найрамдал танд юу гэсэн? Одоо ингээд ер нь ингэдэг юм дөө текст харж уншаадах чи аль бис нэмдэр бол цаашгүй шаардлагатай. Тэнгүүт бусад үед цаас харахгүйгээр нөгөө утгыг ойлгочоод хүнд ярьж өгөх тэрийг л ер нь найрамдал дээр сурсан. Гэтэ хүүхдүүд бол ямар ч тийм юу байхгүй шүү дээ. Фильтргүй яг үнэнгээр нь хүлээж авдаг үзэгчд шүү дээ. Эргээд реакцэн ч гэсэн үнэн тий. Тэднэрт таалагдсан үгүйгээ шууд мэдэх боломжтой алга ташихгүй инээхгүй тий. Тэгээд тэднэр дээр ч л бахан туршилт хийсээр байгаа. Үнэ уучлаарай. Одоо айгүй том хүмүүс болж үзэж байгаа бах та. Амар том болсон байлаа. 2003 онд би хамгийн анх сэтгэмж бүлэг дээр 8 амтай хүүхдүүд авч ажилласан. Наран гэрэлгээд багштай. Тэгээ бид хоёр тийм жоохон хүүхдүүд авцсан. Тэгээд 13 онд би 35 жилээр очиж ажиллахгүй. Хоёр захирал ирээд чи ой дээр нөгөө юу гэдэг арга зүйч хийгээд ажиллаж гээд. Тэрнийхээ хажуугаар бас нөгөө зуны отхны бүлгүүдийг хариуцсан. Ахлах өдөртөгчээр давхарч явцсан. Тэгээд явжсэн чинь нэг хүүхэд ирээл та таньж гэнэ үү гэж. За юу лээ гэдгсэн чинь би 2003 онд танаа бүлэгт амарч ийсэн. Би бүр сандгүй царайсан ч очихгүй. За ёстой уучлаарай гэсэн чинь. За багшаа та юу зураг хараарай гэсэн. Би хинглээ инх 50 байна гэдэг байхгүй. Тэгээ одоо тэр чинь 10 жилийн дараа байгаа шүү дээ. 18 таа болсон. Юу таних аргагүй. Тэгээ тэр хүүхдүүд чинь анх удаага амарч хийсэн бол ч юм уу. Эсвэл ингээд одоо юу гэдэг нөгөө багш нь өөрөө ингээд нэг юм багш нарын тоглолт болохоор олон удаа гардаг багш нарын хүүхдүүд ингээд багштай тогтоолчдөг байхгүй юу? Манай агш мундаг гэд. Тэгээ би бас нэг тиймэрхүү маягийн тайцсан дээр л голдоо. Жүжигч тоглоол. Тайцсан дээр л өжиглөөл. Тайцны л хүн. Өөрөө зарлаад өөрөө гарч ирээд. Тий одоо тэгээд санаанд л үлдсэн л юм шиг үлээ. Тэглгүй байх уу? Тий одоо найрамдлаас их олон мондөг залуучууд гарч ирсэн байл да. Одоо дуучид болсон явж байна. Танаа үеийнхнаас те. За та хэдийн дараагийнх байх одоо месмеризмын залуучууд байна. Тэд нар найрамдлаас гарчсан гэж би ойлгосон зүг. Цогтоо. Хэм билээ? За ингэж болохгүй шүү. Болохгүй шүү. Яг хаа өнөөдрийн бас таны сэтгэл зүг ойлгож чи те. Гөө цогтоо нөгөөх нь нэрээ. Нөгөөх нь юм билээ месмеризм. Мөнхөш. Тийм мөнхөш. Тэр хоёр 13 онд ажиллаж ирсэн. Ааха. Би яг 14 онд цон ачууд хоёулын дээр цогтоолоо ажиллаж ирсэн. Цогтооч нь бас юу л да асар сэрэгдэлгоотой л доо. Ер нь 9 шидэ юм гарна шүү. Цаг үеийн мэдээлэл бас амар авьяастай. Бүжиглэн тэгээд тэр нөгөө жүжиглдэг барьдаг хүн амтныг ер нь одоо дагуулгатай сайн. Ааха. Мөнхөш бол тэнд очичээж өөрөг нь л нээсэн баг. Суйсын
би буруу санааг бол морин уур Бүр хөгжмийн анги байсан санагдаад байна. Тэгээд дараа нь жүжигчнэр сурцсан уу төгссөн үү тийм баха. зээ. Морин уур тоглолт шүү дээ. Одоо та хэдээс бас суралцсан л баг та. Дөнгөж багшаар бат. Тийм л баг та. Одоо тэр гарцааг бол баг. Мэдхгүй би ч одоо хүнд ер нь нэр муутай шүү дээ. Ааштай гэд. Наримтал дээр сүүлийн 13 14 онд ажиллахад багш нарыгаа яах вэ? Тэр чинь ямар өөрийнхөө төлөө хүн загнаж байгаа ш. Хүүхдүүдийн төлөө л загнаж байгаа юм шиг. Тэгээ одоогийн нэг хүүхдүүд ч айхтар болсон. Тэгээд би өмнө ажиллаж исэн баг 5 6 жилийн өмнө ажиллаж исэн үетэйгээ харьцуулаад бодсон чинь одоогийн хүүхдүүдийн хүүхд хамгааллын бодлого, хууль мойл гэдэг чинь бүр амар юм болсон байгаа. Мэдээлэлтэй болсон. Тэ яваад очсон чинь маа арга зүйч тунгалаг өгш бүр ийм зузаан тохимол өгч байгаа байхгүй чинь тэ танилцаарай. Яа энэгээр яах юм гэдгсэн чинь одоо энэ хүүхдүүдэд чинь хамгааллын бодлого амар өөрлөлдсөн. Хувийн орон зайд халдаж болохгүй, ойртож болохгүй л гин захирах төлөвөөр ярьж болохгүй л гин унт тентэр гэж болохгүй гэсэн шүү дээ. Унтаарай. Тэр нэрээ дууланы өнгөч аягүй чухал шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл яг тиймэрхүү байдлаар ингээд юу заагаад өгч нөгөө багш нарын заримдаа нэг жоохон сэтгэл төрөхгүй мийчингүүд нөгөө хэдийг загнана. Тэгэл ааштай бокки гэдэг нэртэй. Бүр. Юу н ааштай л дээ. Тий одоо мисэрмэс хүлэн ширээд байгаа юм уу? Тэднийг ярьдаг нь бас манай Монголын YouTube сувгуудын Монголын хариалтай YouTube сувгуудын хамгийн олон дагагчтай нэгдүгээр фүү бэнд явд юм байлээ. Хоёрдугаар танаа дараагийн үеийнхэн явд юм байлээ. Тий тэгэхээр бас нэлээд амжилттай цаг үеийн мэдэрсэн контент үйлдвэрлэх залуучууд гэж харж байгаа. Тэгээ хоёр ч кино ажиллаж шүү дээ. Тийм Монгол. Тий. Нэг нь Монгол кино байсан. Тэрний өмнө нөгөө нэг тийм хэцүү нэртэй кино шүү дээ. За. За баярлалаа Боки. Одоо хоёлаа нэвтрүүлгийн хамгийн сүүлийн хэсэг дээр нэг тоглоом тоглоно. Энэ гэхдээ дахиад хоёлаа хүн дөөрөх шаардлагагүй. Одоо энэ хоёлаа өөрсдийгөө дөөрөх ёстой гэсэн. Тэгээ бидэнд тоглоомд хэрэглэгдэх зүйлсийг авчирч өгөөрэй. Түрүү нөгөө нэвтрүүлгийнхэнд өөр уух юм байгаа юу гэж асуугаадсэн. Байгаа. Тий. Болох юм уу гэж. Би. За. Сонноос энэ дугаараас эхлээд манай нэвтрүүлэг маань Чүчү Travel Club-аас хурж байгаа. Тэгээд цаашдаа байнга эндээс хүрнэ. Тэгээд бас үзэгчдэд зүгээр сонирхолж хэлэхэд Late Night нэвтрүүлгийн шууд одоо бит хоёрыг үзэгч хөтлөгч хоёрыг хамтдаа суугаад ингээд яриад тоглоом тоглож байгаа. Энийг шууд ирж манай газар ирж үзэж болдог. Тэгээд дараагийн мэдээллүүдийг event-ийг ус манай хуудаснаас авах боломжтой. Лайк даруул авч болно. Тэр хатад реклам хийгээгүй л үгүй. За энд ийм байгаа гинэ. 3 ийм өөр өнгөтэй уух зүйл байгаа. Энэ дотор юу байгааг нь би бол сайн мэдэхгүй байна. Энэ бол juice юм шиг байна. Juice гэхдээ тийм. Яг ч juice-ээрч байна уугүй юу бас тээ. Энэ juice-ний доороо цаас байгааз. За. Энэ цаасан дээр асуулт байгаа юм байна л да. За. За энэ асуултыг хоёлаа аваад уншина. Зэрэг гэхдээ чангаар уншихгүй. Зөвхөн өөртөө уншаад хариултаа хэлнэ. Хариултаа зүгээр хэлчихнэ. Чангаар. Ингээд дараагийн таны сонголт болохоор асуултаа хүмүүст уншиж өгөх үү? Эсвэл энийг уух уу гэдэг сонголт. Асуулт нь юу юм байгаа юм бэ, тийм үү? Мэдхгүй намайг тэгж л хийсэн шүү дээ. Одоо тэгсэн тэгээд бодол уух уугүй юу гэдэг сонголттой байх юм байна л да. Уучаа. Хариулчаал тийм. Уучаа. За окей. Өнөөдрийн зочин Боки тий хоёул оролцсон. Надад бас байгаа. Энэ миний 3 шүү дээ. Энэ миний 3 юм байна. Баярлалаа. Бокид амжилт хүсээд. Бас өөрчлөн. За баярлалаа. Та эхлэх үү? За. Алиас шүү. Тий одоо нэг өнгнөөс нь эхлэе. Таны ихсэн өнгнөөс би эхлэе. За. Өөрөө над харуулах шаардлагагүй шүү дээ. Тэгээ та хариултаа чангаараа уншина. Яа. Хариулт заавал хэлэх юм уу? Тий хариултаа хэлчих ёстой эхлээд. Дараа нь асуултаа харин өстой заавал хэлэхгүй жол. Асуултаа хэлэхгүй гэж болно. Хариултаа. Хариултаа зүгээр л хэлчих юм тий. Тийм зүйл болж байгаагүй. Байгаагүй. Тий. Асуултаа ч хэлэхгүй. За. Cheers. Зөөр уухгүй. Би асуулт руу орж иж л да. Гайвна. Манай Чүчү Travel Club-ийн брэнд хотлоод байгаа. Мэдхгүй одоо юу хийсэн мэдэхгүй байна би яасан. Гэхдээ бүтэн уух хэвээр. Тийм бүтэн. Та бүтэн уужиж би эхлэх хэрэгтэй.
За. Яг хоо нэвтрүүлэг минь одоо ингээд дуусч байна да. Аха. За та ногоон өнгнөөс нь эхэлсэн. За би бас ногооноос нь эхлэе. Одоо миний ээлж юм байна. Амар юм байна. Чи уунда. Уугаарай. Яа. За. Тэр. Би хараад энэ дээр ч одоо надад байгаагүй биш л байна л да гэхгүй. Мохо байгаагүй гэдээ адилхан барьцчих гээд. За бодъё л доо. Энэ ста онцлоход айгүй хэцүү юм байна. Тэр байсан, тийм байсан, тийм байсан. Тийм байсан, тэр ч бас гоё байсан. За би хариулт хэлэх ёстой гэсэн нөө. Дөрмөө өөрөө танилцуулснаа гэсэн. За анхных нь л гээ да. Тэ анхных нь Мэдсэн. Хотлоо. Анхных нь. яа хамгийн анхных нь л гээ. Асуултаа хэлэх юм уу? Хэрвээ та асуултаа хэлэхгүй гэвэл энэ ногооныг энийг өгсөн. тэгээ одоо зочин маань ууцсан болохоор л уг нь хийж болохоор л байсан юм. Ингээд ишиж. Баярлалаа. За Чанга идүүлээ те. энэ нөгөө нэг часи идэлөө. Тийм үртэй юм байна те. Хүний бид их сайн гэсэн. Наад үргэснээс тэнийг юм бөмбөлөгтэй цай байна. Нэг цаваар. Нэг цаа. Бодлоо. Хүний бизнесийг тэгж алах гэдэг юм биш. Зүгээр надад таалагддаг үйл хэлж байна. За одоо та аль өнгийг сонгох гэж байна? Улааныг сүлдүүлтэй нэр галзуу юм байж маа. За. Нэр бас зөв ундаа шүү. Энэ хойноос хараад ийн угаа. Нэ. Нэг хүзэр ингэдэг шиг. Энэ уугаад дуусах юм дөө. Гэтэ одоо хариултаа хэлгүүд. Хариулт хэлнэ. За. Тэр одоо дараа нь дахиад нөгөө байгууллага ёо. Кино онгор юм аа. Өөрөө барьж өгөө. Тэгээд энэ те. За. Яа. Ийм тоглоом тоглож үзчихсэн урд. Би ч амар далаа юм байна. За. Их шиглэн. Гаучо. Их шиглэн дуучна уу? Дуучна уу? Тэр би нэг ором мот. Тийм үү? Их шиглээ. Энэ гэхдээ жүүсээр авах шүү. За амжилт хүсье. Арай баг болчихсон хийсэн тийм. Арай багаар хийсэн юм байна. Яасан бэ шүү. За. Их шиглэн гэдэг нэр хүн үү юу вэ? Хүн үү? Тэгээд тэрийг л ядчилчихдэггүй одоо асуултаа үнэхээр хэлэхгүй юм бол тийм. Үгүй угаасаа эн чинь тэгээд айгу хоёрдмал юм асуусан ба штэ. Аха. Тэгээ их шиглэн юу ч байж болно. За баярлалаа. Бокигийн хоёр дахь явсан. Ихтэй хүмүүс амар сонирхолтой санагдах байх. Энэ юу бодоод ингэж вэ? Асуулт нь юу байсан юм бол. Энийг нэг дараа найзуудаараа тогломоор юм биш. Яна ч байх уу? Одоо нийцнийг амир. Яна биш ээ. Халз үзэх юм ээ ойлол. 3 удаа л юм байна да. За. 3 их үү? 7 хоногт нэг 3 удаа. Их үү баг уу? 7 хоногт 3 удаа л юм байна. Одоо яах вэ? Хутлаа тэ. Гэтэ таны бодож байгаа юм биш ч магадгүй мөн чиш магадгүй. Юу юм бэ наа чинь. За, хоёул ингийн. Эхний хоёроо ингээд асуултаа хэлсэнгүй шүү дээ. Сүүлийнх нь заавал Сүүлийнхээ хоёул юм хилчгээр явчих уу? Хилээд тэгсэн хүртэл уухаар. Тийм ба. Юу ч тараа гэлээ. Дүлгөө юу ч бичээд өгсөн байсан. Гэжтэй. Тийм одоо нэвтрүүлэг маань одоо ингээд төгсгөлийн хэсгэлтэй. Тэг гоё юм. Өөрөмсөлд ийм болсон юм. Тэгэхээр харин
Тийш ийм болохоос нүнгээс асуултаа хэлээд тэгээд ингээд солиот буудаад тэгэл дуусчихгүй байлаа. Хэлцээ. Нэвтрүүлэгч хаагдах үү дээ. Яг го манайх ч нөгөө юу байхгүй шүү дээ. Амар өдөрлөг байхгүй шүү дээ. Бодлоо. Нэр гэсэн чи зүг зүгээр л зүг манай сууж нэвтрүүлгийн яац. шинэ дугаарыг юу нь яасан. тийм. Өөдөд идэг юм уу? Нэвтрүүлэн дуусахгүй яваад идэхтэй нөгөө хоёр чинь нэлээ хүндэрчээ. Асуудал ярьж байна. Тэнд нэг юм бүрлцээд гараад идэг. Нэвтрүүлгийн үеэр тэнд нэг юм бүрлцээ. Тэгсэн чинь ийм хондрогнууд байдсан юм өндөр болж малцсан. Лээ олон. За баярлалаа. Бокигийн хамгийн сүүлийн асуулт. За. Тэгтээ яг мэдээж чимээгүй уншаад сүүлийнхээ хоёлаа шийднэ. За энэ дээр нуухгүй ч гэсэн болохоор л юм. За амжилт хүсье. Гэхдээ би хамгийн гол нь юм аа. Гэхдээ нэрлэхгүй шээ. Хамгийн гол нь би дараа нь хин нэг байгууллага эсвэл хин нэг хувь хүний хувьд бол ямар нэгэн байдлаар эргэлзээтэй асуултын тэмдэг үлдээчихгүй тулд боловсон зан гаргаад уугаад байгаа шүү дээ. Бас нөгөөх нь тэмээ тэгтээ энэ бол зүгээр л хоёр тоглоом шүү дээ. За би зүгээр нэрийг хэлчих болно те. Эхлээд хариулт байгууллагын эсвэл хүний ч хамаагүй шүү. Нэр хамаагүй. Хариултаа хэлнэ одоо тий. Хариултаа хэлье. Анхаар. Булга. Энэ бол баталгаатай. Гулга? Булга. Оо гайхсан. Гулга юу сонсоод их одоо байгууллага ч шүлгэр шивнээд идэг юм аа. Гулга гэх тоххой. Оо инженер ямар амир вэ? За. Гээ суучаа дуусах. Ой, сая сүүлийнх нь хоёлоо гойд болцол тохирог юм уу? Үгүй шүү дээ. Тэгж яриаггүй шүү дээ. Би бол заа маа гэж хэлээгүй шүү дээ. Тийм үү. Тий. За. За баярлалаа шүү. За баярлалаа. Ажлын бүр нэг тим юм руу яваад идэгтэй баярлалаа шүү гэдэг. За ингэнэ. Энэ хоёул зэрэг тулгаад ойдоо. Энэ дэр одоо хин боки мокетэй ярьсан юм уу? Түрүү нэг юм юм асуугаад ах шиг байсан яа. Дундаж гэж юм те. Юуны дундаж? Тэг би яг нөгөө нэг тань санал болгосонд бол баг араас нь явуулах л та. За нэг тийм. Үдийг хүртэл. Бүр нэг тийм завар болоод байна. Түрүүний нөгөө энэ өндөрлөөс гэдэг шүү. 700,000. Асуулт нь тодорхойлоо шүү. Тий. За. Хөөе нэрэ. Наа чи яг л тийм шүү. Тий. Би ч нэг тийм айхтар нэрээ уншиж. Юу ч. За дүү би унших юм уу? Сүүлийнхээ гал унш. Үгүй. Тэр ярихгүй. Тэгж ярихгүй гэдэг халтэрсэн те. Тэр наа чихтэй айгу тодорхой юм болчихлоо. Тийм байна. Нэгтэл. Таны биеийн үнэлдэг дундаж үн хэдвэ гэдэг. Нэрээ хоёул ойрлцсон юм шүү дээ. Харин тэгээд яг ер нь гэхдээ энэ чинь бас нэг юм хувь хүн албан байгууллагын тусдаас өөр байгаа шүү дээ. Тэгээд чинь таньж мэддэг хүн орж ирнэ те. Одоо энэ шинэ жилийн халтуурын захиалга авах гэдэг юм шиг. Гэхдээ ингэдэм байлээ боки. Зүгээр яг би сүүлд нэг юм тактик сурсан байхгүй. Жохон өндөрлөө шийдчихэд угаасаа нэг юм хямдруулах хүсэлт байд юм байлээ хүмүүст. Тэг ингээд пат гэж хоёр талаас ханц руу гар хийдэг шиг те. Нэрээ тийм те. Тийм. За баярлалаа үзэгчтэй. Энэ түрээд Бокивтерийн манай нэвтрүүлгийн 7 дахь дугаар өндөрлөж байна. Тэгээ танд маш их баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцсонд. Баярлалаа. Гэтэ би ярь айгаад байна. Нэр гэсэн. Би чамайг анх санал тавьд хэлсэн шүү дээ. Би ч нэг тийм сонирхол татах юм уу да. За сонирхолтой байсан чинь энэ хүмүүсийн алга ташлаар мэдээлэл байна. Сэргээрээ надад өөртөө айгу сонирхолтой л. Ягаад гэвэл хүнээс л нэг юм асуулт асуугаал өөрөө нэвтрүүлэг хөтлөөч юм уу гэдэг. Зочинтой ярилцаж явсан болохоос. Гэтэ яг юм ярилцлагын нэвтрүүлэгт орж ирсэн нэг цөөхөн гэж нэг хоёроос хэтрэхгүй байхгүй. Тэгээ хоол моол хийчих бас нөгөө шүү дээ. Тийм шүү. Яваа хийж байгаа хажуугаар нэрж байгаа. Хоолооч ярьж. Яг ингээ халд суугаал амар асуултууд орж ирээл. Тэгснэ нэ гоё юм өгөөд. Йоо за. Баярлалаа үзэгчтэй. Late Night нэвтрүүлгийн төрөд өндөрлөж байна энэ удаагийн дугаар. Тэгэхээр үзэгч та бүхэн маань манай нэвтрүүлгийн шинэ дугаарыг Late Night CGM сайт дээрээс бүтэн ихээр нүлээж авч үзээрэй. Мөн манай YouTube сувг Late Night with Miko гэдэг YouTube сувг байгаа. Тэрийг дагаад нөө хонх дарддаг болцсон гэлөө. Хонх дарддаг болцсон гэс тээ.
Тийм тийшээ бас дараад манай мэдээллийг байнга аваад агараа. Тэгэхээр дараагийн дугаараар эргээд уулзлаа баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань Чүчү Travel Club ерөнхий манай хамтарч ажиллаж байгаа байршил газраар хамтарч ажилласан бол бидний харин зураглаачийн багаар Omni Media цоошиноор манай нэвтрүүлгээр орж иж байгаа. Залуучуудаа маш их баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Баярлалаа.